Тэс тэнгэрийн нор хүмүүн гэгч төрөөд эдүгэ хүртэл мянган жил нүүж явна. Хүрх үеэ сэтгэл гэгч өндөр оргил хүн рүүгээ нүүж орчлон туулна. Тэнгэр газар ялгахдаггүй болтлоо шуурч байна да. Өнөө шинчэр нь онгохгүй л болт. Хон малаа ирэг үү? Манай хэдс дайжгүй л. Харин энэ баруугаар хитэн хонь уруудаж явах шиг байх юм. Нөгөө дарсэрэн айгуул айлаар гисч ихэн мөнгнөөс суугаад хитэн хоньноос таслаа туугчих байгаа юм биш байгаа та. Чи тэгээ тогтоочихгүй яасан бэ? Ямар тэр хоёрын мал биш, улсын мал штэ. Харин тийм ээ, улсын мал шуурганд алдаж байдаг. Завхарсан. Аль завхарсан улсын төлөө би гүйж явах байт. Чи яасан хач юм ярдгийг. Дарсангэг хитэн тосолж исэн удаа зөндөл байгаах. Хичнээн жил айл сахалт явлаа да. Хачин гэдэг нь. Тос болохоос усуулж байсан л олон байх. Эднийхэн ерөөсөө нэг хинхэг юмнууд байсан юм дөө. Дарс өрн чалгаагүй. Эцгийгээ дөрөөс нэг л их амтан болоод байгаа юм. Өнгөрсөн жил төмний нүүрэн дээр төлснийг мартчихаа юу. Хэдэн хонь ганц зөвхөр өөрийнхөө нэрэн дээр тоолуулаад гачаа ихэд яалаа да. Амтан ах дүүс нэг л нийгэм хуурахгүй гэл нэг л их юм болсондог. Тэрнээс аш бүр шал дургу хүрээд идэг болчихсон. Бас наасны бодгийг хэлж бөөн төлбөрт унахсан. Чи хүнийг яаж ингэж хэлж чадна? Уг нь чинэл буруу штт. Тэртээ тэргүй илүү гарсан хэдийгэ нэгдэл дүнээр нь өчхөө гэдээ хахад хот хүрээгээр дими юм ярьж ижил тийм болсондог. Хэдэн төгрөгийн илүү өгчихсэн бол чамд ч тэр энэ хэдэн хүүхдэд ч тэр хэрэгэл болох байсан та. Ойрда манай мал тэгж өсөөч үү үгүй ч үү. Чиж бас ингэх тусчаад байгаа юм уу? Манай хэдээс тасраад явж байвал тогтоогод гисчих хүн чиж байхгүй л байхад. Арайчтэй. Чамшгил ингэж амиа од сууж ах хүн байхгүй байх шүү. Тогтоо байцгаана уу? Сайн. Тогтоо байна уу? Сайн байна уу? Энэ шуургач хориг үнэ. Норгонд өвс таталцчихад ирсэн чинь ээж маань хэдэн хоног уруудуулаад алдчихж.
Дулаан гэрт орж ирэх чинь ямар сайхан юм бэ? Цаа. Танай нүгээр цөөхтөн хойно харагдаагүй. Ёор юм ажигласангүй шүү. Аваатаас энэгээр хідэн уруудаад явж ийн гэж ярьсан биз дээ. Дооч. Хэн чамтай ярьсан? Зээр гүрээс чинь билүү үнэндээ ялгасангүй. Хоол ит. Манай хэд байжлээ. Оор хэвээ ямар зээр гөрөөс байх биш. Би ч холдоогүй дээр нь морд ийдөө. Дууг сууж байхгүй. Хэн чамаа яригсэн? Дахиад ч том хүний урдуур яриад үзээр. Шал түүхээ байна. Ямар юмдаа сандарч үед болдго юм бэ? Ямар хулгай хийчихсэн биш. Ха, энэ чи яста хулгай хийхээс ч дардаа. Төд баяжуулах ажилдаа амжилт гаргасан малчидад сумын нам захиргаа олон нийтийн байгууллагын нэрийн өмнөөс баяр хүргэж цаашдынхаа ажилд их амжилт гаргахыг хүсэн өрөөе. Хурлын ажиллагаа дууссан тул хурал хаасныг мэдэгдэе. Зэрэг нааш. Танаар хэзээ нөхөх гэж байна. Эхнэр би тулгаар хүн бүлгээ ус нөөс суух хэцүү л. За тэгээд ажиллаа дотрлоод ч нэмэргүй юм шиг дээ. Ямар ажил хийлээ гэж үнэлэх шүү дээ. Чамайг буруудаг юм юу? Намайг шагнасангүй гэж адарч байгаа юм биш шүү. Илүү дутуугаар шүүмжлүүлж нүдэ жишлүүлж ажил хийнэ гэдэг ч хэцүү юм байна шүү. Хамт олонны дотор нэг нь нийтийн төлөө гэдэг нэг гол зарчим байдаг байхаа. Тэр шуурганаараа дарсрынгийн тасарсан хоныг тогтоож аваагүй гэж хүмүүсийн шүүмжилдэг үнэн шүү. Тэр чин дарсрынгийн мал биш. Биднийх чинийх. Миний хариуцсан хэдэн мал бол өрөн бүтэн байвал бусдыг хамаагүй гэдэг амийн ч үзлэн болох хэрэгтэй шүү. Хавар жанасаа дарийнхан нүгээрээ. Нүүхэн ч нүнэ. Хэдэн тэмээг алдчихсан байдаг. Унаагүй л байна. Нүүх ашигтай. Санаа бодлооч гэсэн нүүдгэж сэлгэж шинжилж байхад зүгээр шүү зэрэг юм. Цэрэха. Та харин үсттэй хоёулаа цугдөх үү? Зам нийлэхгүй байлгүй даа. Би суман дээрээс нөх хоноо хөөцөлтнө. Тэрүүхэн хооронд машинаар яах юм бэ? Тэмээчин саяхан бүрдэнд байж исэн би очиод туугаад ирье. Миний охин халууцчих штеп. Дээлээ тайл. Ма. Оо, ичи хүүгээ дагуулад ирж явна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За шинэ нутаг тогттой л үү? Тогтой, сайхан байна. Бид хоёр ирж явахыг чинь хараад цайгаа үйсэн чинь. За тэгээд зуншлах сайхан биз дээ. Сайхан. Лууцсан би юу? Туурт явсан эрхэл сурагтай. Оо. Айхоо. Хой, цэрэ. Наашир. Цай ууцгаа. За. Хүүхдүүдэд өрөм аруул авч өгөх юм. Сансныг бодвол бид хэд ч амархан зөөгөөд буучглаа.
сайн хүн санаагаараа гэж дайрсрал тус оллоо штэ. Ашгүй дээ. Ма, айргу. За. Дайрсрээ. Цаав. За. Зөөхөн. Али хоёулаа нэг барилдаад. Ахайст. Эрхэм. Али бариад. Зүйтэй. Манай энэ эрэгтэй хүүхд цэрэл сүйд болчихдгийг. Хүүгийн л хүслээ. Чи одоо тэгвэл хүү гаргаал өчөлдөө. Гарахгүй юм чи яах юм бэ? Одоо охин гарвал айлаас л банд өргөж авахаас За яршигда. Энэ олон хөөрхөн орхид байхад эцтэй гэдэг. Хүсээд байхад хяссан юм шиг гарахгүй юм. Сайн байна уу та? сайн байна. За бич мордидо. Муу ээж маань хэцүүдж байгаа бах. Энэ уртын ард хонь харагдан лээ. Манай ах л бах. Уг нь тийшээ бэлчээмээргүй юмсан. Нөөс нутг байгаа юм. За баяртай. Баярлалаа Дарсрээ. Зүгээр. Эднийх чинь нөгөө жанчгахтай айлбсан гэлүү. Ханд маань хүүхдийн болсон хоньо буруу бэлчиг байхад хөрхи. Харин хаач очиж Дарсрын чинь залуу хүн гэхэд чамбай хүнтэй. Ястай. Хүн тусрах уу, сайн хүү байгаа шүү. Харуулж. Сайн айлтай сайхалт дуусных. Энэ зоныг ч ястаа нэг сайхан өнгөрөөнө ах. Луудангаа ирэхлээс бүр нэг башин үсттэй. Энэ хоёрын башигчтай. За сайн явж байна уу? Хон тогтвортой юу? Сайн. Та сайн явж байна уу? Сайн. Өдөртөө ирмээрээс на яагаад удаа? Цэрэн гохыг нүүлгэж өгöd ирлээ. Мэ, чихрээд. Баярлалаа. Чи юу нэгэхэд яагаад дандаа намайг таа гэдэг байд юм бэ? Танаас нэг л гоо чамаас нэг л айгаад байх юм. Би тийм аймаар байна гэж юу? Энэ рүү хураараа ичүүлсэн болохоор одоохондоо ургаж гүйцээг байгаа юм. Дараа ер нь хоньо тагт руу хэд хоног бэлчих юм шүү. Хөөх, та ч бүр тэгэхэд хуваа гаргачихсан хэрэг үү? Бас л таагчлаа. Аливэж. Би зөвлөд. Үйлэрцээч барахаа байх нэд. Ээжигээ боддог цаг болж. Харлаа алив гараа гатчихуу да. Ээж нь сорон зан тавиад. Зүгээр. Юуны хорорч. Хурал дээр баригадын дарга цэрэн хыг шүүмжлээ. Цэрэн ах надад ер нь гомдож явдаг бололтой. Би ямар хэлсэн биш үү? За яах вэ? Миний хүүд хүн тусдын болж ивэл болох нь тэр. Цэрэн ч хөөрхий цагаан цайлган хүн шүү. Миний хүүг нүүлгэж өглөөгээд баярлж байгаа тэр чинь. Хоньоо гамаар байдаг. Нөгөө очир ирэх нүг. Гайхалтай юм аа. Сансарт зургуула. Эдний дунд нэг очиж үзэх юмс. Их чин чамайг арваа төгсөх гээд дээд сургуульд ор гэж хичнээн дуудлаа да. Тэгэхэд явчихсан бол аштай юу? Өдөөж юуч болчихсан байх юм билээ. Миний хүү шиг сурлах сайтай хүн их эрдэм сурах байсан да. Малчин болох юу юм байгаа юм? Сүрэн ихч ямар хөдөөгийн сайхныг мэдэх юм биш. Үргэлж хотод байсараад махсан өөртөл юунаас гардгийг мартах шахсан хүн. Арайч. Муаа минь.
Цогтгэрэл Баатартай нэг зөвлөгөөн дээр уулзснаа дандаа ярьдагсан. Ер нь тэгээд мал маллах эрдэмт ч хүн насаараа суралцдаг юм байхад. Яста. Мал дагуул ам тосноо гэж үг байдаг. Хай. Зэлээс их юмс. Би сэлэгч хий. Мал эмчүүд. Тийм л байна. Сайн уу? Сайн байна уу? Унаг татаад л. Аа. Амжилттай үсттэй. Тэ чи болдоо. За. Тоглосон. Өвгөн чи нэгдэл мотоцикл өглөө. Сайхан ид. Чи унж үзэлтэй. Би чадах штэ. Мотоцикл авсан онд сурах гэж байснаас сургууль хийж байхгүй юу? Би жанчуугаад нэг амралтын урилга өгөөд. Жанчуугаа эзгүй байгаа. Малдаа явсан. За яах вэ? Юу ч гэсэн ороодох юм л да. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Хүүдээ нэг юм унаа авч өгөхгүй бол болохгүй нэ. За, баяртай. 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 Сумын зүгийг инээдэмтэй кино гарч ийн гин. Юу гинэ? Чи яс инээдэмтэй юм бэ? Чи хойно дахиад туугаад ирв. Хэний хойно? Цэрэг ахын хойно. Жаргалагчийн би давхар 3 хүүхэдтэй яаж чаддгүй гэд. Өөрөө эзгүй бай. Тэгээ чамайг ажлаа дуусгах гэж бодоод хонийн туугаад ирлээ. Миний найз ийм сайн шүү. Ажи хүүхдүүдээ хурдлаарай, нар орлоо шүү. За, оруулах уу? Тэгнэ. Чарага, энд нэг хоньны үл уурч гэж Хаан тэрвэ. Оо, дарсүрэ. Энэс бариад өгөөч. Гүн яагаад уурч вэ? За тэгээд. Ой, тэр ах ирлээ. Гэ чи юу болж байна? Ингээд тэгэл улс та.
Альва та нарын нөгөөх малаа хайрд өсөх гээд байдаг чинь. Хөл нь хугарсан мал дорхоно шууд байчихсан. Нэг ажил хийгрээ нөгөөг балж идэг хачуулсан шүү. Уг нь ч аваад боочих чилт. Хай! Цэрэнгуй. Гайгуугаа. Би ч бас нэг мод юм чухантай юм шүү. Тэгвэл сайн л байна. Харж ил бай. Идэх байгаад. Зүгээр. Барьсүрэ. Барьсүрэ. Юу гэв? Чэш над тус өргөхөөс ус өргөх нь илүү юм аа. За тэрч яах. Чи манай хоныг нэг 2-3 хоног хариулаад тах. Би юмд явах учиртай. Замда сумын тугаар нь. Суманд мотоцикл ирсэн сурагтай. Ах хүний очир их гинэл. Би л дамбаа салгах чадна да. Чи мотоцикл гэж өгчих гээд байгаа хүн. Ах хүн олж ихе бодноо. За тохиролцгоо. Би өөрийнхөө хоныг яах вэ? Ой чин 2-3 хоногт яавал гэж ээжш нь байна. Жан чугаах байна. Би харин замдаа танахаар дайраад дулумгаад хэлчих. Тохирч болно шүү. Харин та надад мотоцикл олж өгнө гэсэн чинь үнэн биз? Би ер нь хот хэлс сураагүй. Нэг заагууч яаг шүү дээ ахгүй байна. За тохиролцгоо. Тэгэл. Зүйт. Таны хормоч нь орчих. Юу? Таны царай таар байх чинь. Толгой өвдөд. Дарсрын хаашаа алга болчих вэ? Муу хүмүн хүн тусалах гэж явж байгаа байхад хүн үг хэлэхэд үгүй гэж чаддгүй хачин хүүхэд шүү. Зарим нь сайхан сэтгэлийн далимдуул зарчгаа зогсож үж мэтгэлээ байх. Гэхдээ улсууд ам сайтай байдаг. Уг нь сайхан сэтгэлтэй хүн халгаанаас цэцэг ургуулж чаддаг л гэлцдэг. Та цаав. Сайхан цай болж. Дарсар ирвүү дээ. Хандмаа. Ээжи. Та яагаад? Чи дандаа тэнэг инэ. Ээжи. Яхаараа чи Та чи яаж? яхаараа гэрээ тогтдог хүн бүч. Ингэж явахт чинь би нэг өнгөрчихсөн байх үү дээ. Ээжи, би дахиад ингэж явахгүй дээ. Хэдэн бууц хийгээд хүлээгээд л байл. Ганцаараа цаа хоолч цаашаа орохгүй юм. Хачиж яваад ирв дээ. Цэрэ ахын хоныг хараад. Сумын дэлгүүрт мотоциклээр үл дамгоогоос авч гэнэ гэж хэлсэн юм байхгүй юу? Тэгсэн чинь харин сая очоод чамаас болж даргад зөндөө загнууллаа. Мотоциклтэй болно гэж горилдтгүй гэх юм. За яхваа минийх. Энэ нэгдэлд мал малсны хэрэг юу вэ? Ажил хөдөлмөртэй хүнд арга бий. Суманд мотоцикл ирдэг юм бол ээж нь аваад өгч. За эц. Хөвтдөг юм билүү? Дотор мухаар ятж байх шиг. Ээж, би толгойг ич нараад өгье. Алуун таа юу та? Өтлөхөр өвдөх юм аж болж ядах юм. Ингэрүүд. Минийхөө гараарай. Ээж та хөвтөж бай. Би аргалаад ингээ шувтарчих юм.
Гараа аваагаар. За. Ганц үгээрээ ингээс алгах чигчтэй. Би саагаад өгье. Надад хэлэхгүй яагаад? Чамайг завгүй байх гэж бодоод. Ээж чинь би гайгүй юу? Тарих толгойн өвдөд байна. Маргаас сум руу явж үзүүлдэг юм л. Тэр хар ингэний ботхыг тавьчих та. Хүй, чи яаж байна? Нөгөө ботхыг тавьяач. Найр алдаа юу? Буруу батга тавьж наримглаад. Даанч үгүй дээ. Харин манай нүгээр очир үзэгдээгүй үз. Яах нь вэ? Та хоёрыг нөгөө хөгжилтэй юмаа ярьж энэ хэлдвэл энэ хэлдэг залуу улсууд хөөрхий гэж бодсон. Тэ ичээч. Цаад батгах чинь хөгчлөө. Говийнхоо энэ бор толгодыг би бүр нялхаасаа мэддэг мөртлөө ингээд явган яваад харахлаар анхудаа үзэж байгаа юм шиг. Улмал сайхан санагтаад хаашаач явмааргүй бодогддөг юм. Хүн ер нь багада газар широондоо ойр байдаг юм байна. Томорчхороо морь машин тэргээр давхсаар агаад газараасаа хүртэл холддог юм байна. Ингээд хөлөвцөглээд явхлаар төрсөн нутгийнхаа бүлээн зөвлөний хүртэл мэдрэх юм. Хөл нүцгэж явж чадхаа байлжээ. Хүй, энэ тоглоомыг хараач. Энэ ч ёстой миний багада тоглож байсан тоглоом ба. Энэ бүхэнд манай хуучин туслан байгаа. Аав маань энд өөд болсон юм. 20 жил өнгөрч. Багада айл гэр болж тоглож байсан Нансал гэдэг охин маань хүний ихнэр болчоод аймгийн төв сууж байдаг. Та цаа. Сайхан цаа. Ингээд танах чинь хэнийх гэдэг айл өвдөө. Манайх уу? Дарсран гэхээ. За тэгвэл жаахан хажуулаад. Би чойдоо бүр аваа. Би гайгүй уулч яах вэ? Болоод л байх. Хуман ийшээ тийшээ явчихаар бүр ганцаардаж гүйцэх. Мотоцикл авна гэдэл бол хайлаад байх юм аа. явсан өнөө их байгаа. Тэр хурдан унаатай хүн дорол шурхгээд орж ирэн дээ. Сайн хүү дээ. Манай ханд маач сайн хүнтэй суух. Амны ишггүй хөө хөгсөн битэр бас голд шилэх санаатай. Яах нар дэх хөрхийг
Аалсан хөөрхөнтэй Наа. ажилсгал охиндог. Манай энэ бүтлэг вэ. Дүлийдэн баргатл. Ой чи дарсан юм уу юу? Чи дараач. Ээж! Ээж! Миний хөө. Ээж. Сайн хэдийм да. Залууна сууч нэг унаад үзмээр лээдсэн жидээ. Алив Нэг чинь ээж нь нэг адуус нүдэ гацхий. мухаа хийчих юм биш үү? Майныг авч. Би цэрахынд очичээд ир. Айл эрт хүлээ өгчийн зай дуусчихлаа гэж байсан. Би хэдэн зай авчихлаа. Аваач өгчих. Дайлмд нунаагаа үзүүлнэ. Унаага үзүүлдэг нь юу ч хүлээд. Эд юмар гайхуулагч сайн юм биш шүү миний хөө. За ээж тэгээд үгний үзүүрээр хүн загнаад байдгийг ш. За. Би ямар нялх хөөхт биш үү? Үгний үзүүр. Ороо боллоо. Бадааг унаа гिचүү шүү. Миний хөө болгоомжтой яваарай. За ээж. Баяр хүргэе. Баярлалаа. Мэ Ямар ном бэ? явуу хулангийн шүлгийн төвөр шинээр гарсан бай. Чи уншаар. Чам зөрөж авсан. Юу нэ? Мөнгөн аяг шиг гараас чинь туулын уснаас амсгсан. Мөнхийн аршаан усан шиг танхилчантай амьдрасан. Сайн байна уу жаргалагч? Сайн байна уу? Танаахан сайн биз дээ. Сайн. Би нэг хэдэн зай авчирсан юмсан. Цэрах байгаа юу? Ногоорч л хэвтэж байна. Хүй, жаргалагч. Та яаж ийн? Алуу. Яаж ийн? Жаргалагч. Хүй. Цэраха. Гота босооч. Юу цаад байна? Жаргалагч өвдөд байна. Эмч дуудах хэрэгтэй байна. Яах вэ? Атах. Би явна. Хүй цэраха. Та ийм байж яаж явах юм бэ? Би мотоциклаар ухс хийгээд ирье. Бас их тайхнаа. Шиний мотоциклыг онцгой. Ажи хашаа болцоод өглөө юундаар ирсэн. Ойлгож. Май удям. Эн цавалгат. Чимээгүй.
Би хүүг амьд байхад нүдтэй нартай байсан. Одоо би хэнийг юугаа хайлж явах юм бэ? Тулмаа. Өмнө Чи би яа. Харин залуунаас харамсалтай л алдлаа. Яаж гэх вэ? Та энд юунтай хорогдох вэ? Манад очиод сэтгэл амар сууж яахгүй юу? Хүмүүний нутаг усаал гэдэг хүүхэд байсан. Хүүгийнхээ явж сууж исэн газараас холдно гэдэг хэцүү байна. Хот газар очиод юугаа бодож хэвдэх юм бэлээ. Хийж чадах ажилч байх штэ. Игч минь та сайн бодолтой. Тэгээч тэтгэврт гарах нас чинь боллоо. Антаах төсвэн яаж игээд болно гэцтэй. Ганц хүүгийнхээ галголомтыг яаж орхиод явах вэ? Миний дүү буцтаа ажлаа алдаж гүйцэл. Иргэчл амралтаараа ирээр. Иргэчл би ирч чадахгүй хаа та. Би тэр Карлвар очиж амрах ёстой. Хаашаа гинэ? Карлвар Хангай аймагт байдаг юм. үгүй Чех улсад байдгийг. Хөө харлаа. Тийм үү? Их ч ноёмраад л уул нутагтаа ирж амруул зүгээрсэн дээ. Гадаадд явж амрах юм биз дээ. Мөхөмн Москвагот очиж үзхэмсэнгээ дандаа л ярьдагсан. За, минь сайхан байна уу? Минь сайхан байна уу? Сайхаа. За, тэрэнхүү. Яас их дахиад энэ хаа хурч явна? Сумын төв орж явна. Та хаа хүрхэн үү? Хэд дуул харж явна. Эхнэр амарцаа. Тийм үү? Хүүтэй болсон. За, тэгвэл баярлах нь аргагүй. Хүү төрнө гэдэг чинь эцэг хүний үүрэг ихсэж байгаа юм даха. Гэхдээ танайх чинь дандаа охинсон билүү? Тийм байд. Тийм байх. Их сайн байна. За тэгээд хүүгийн маяр хийн үдтэй. Хийлгүй яах вэ? Авга хөгтэй эргэж явна уу? Тийм байд. Дулмга тэгээ яаж вэ? Ярих юм шиг. Толгой дотохгүй уйлаад л байх. Харагч байж үтэй. Ганц хүн юм чинь. Биднээс л боллоо. Юм ягаа гэж. Явахт нь ядахтаа битгийх тавьхаарэ гэж. Захих юм чийл. Энэ маруснаас ганцхан болсон боллоо. Одоо чи л очиж сайн тусал. Тэр хөгшнийг бид хоёр бодохгүй болохгүй шүү. Ах トゥ гоо хүн шүү дээ. Харин ах トゥ гэдэггүй юм байна лээ. Сумын дарга нар ирж гисэн цөмөрөөл эрүүх тэр ихрэл тусалж байна лээ. Надад ч дутах янз алга байна лээ. Эмчирлээ. Ишгнэ бол. Дутахгүй нь хамаагүй хөө. Хүний сэтгэл гэж байдаг шүү дээ. Тэр хүн бидний төлөө амиа алдтал явсан байхад бид хэд 50 суужиж болохгүй. Хөгшнийхөр ойрхон орж гарт түлээ төршийг илбэлцэж нэг хэсэгтэл хүүг нь орлож байл та. Инглигээ биднээс юуж харчихгүй. Бид хоёр яах вэ? Нааш ирэх гэсний хэрэггүй. Дулмгаа санаа сэтгэлээр унж байгаад хөөрхий бас муу юм болчих үед. Яста.
Хүний ганц хүн идчихэж хэцүү юм байна да. Би орж гарч байя. Гэр нь хангаагаад эвгүй л баг. Хилээд яах вэ? Одоо бүр хэцүүд нь. Өнөө өмнө шугаж байсан олон хүмүүс нь яваад өгнө. Ганцаараа л үлдчихэж байгаа та. Чамаг яваад очихоор цаад хөшин чинь баярлана да. Чи бид хоёр ер нь өөрөөр тэр хүнд яаж тусвар гэх юм бэ? За. Одоо дэлгүүрээр орж чихэр воогнах. Ер нь хүүгийн кавгаалгыг нэр төртэй хийн шүү. Бусдад өхөл зовлон тохиолдоод байхад бит хоёрын найр хийнэ гэсэн чи юу гэсэн үг вэ? Тавгийн мав бол боллоо юм шүү. Тэгж ярихгүй ах. Заавал хийнэ. За яах. Өөрөө л мэд. Сайн бодоорой доо. Би өөр мартчих шахаж. Жаргал. Аль хүүг аваад ирэхгүй юу? Би нэг хараад. Яаж болдг юм бэ? Энд чаашлаа штэ. Явж үзэр минь. Цаад хэдэн хүүхэд чи хэцүүдлээ. Цаав. Толомгой. Би гайгүй юу? Яах вэ хүн? Энэ чихрийг тавган дээрээ тавиарай. Ялала. Ганц хүмүүс өдрийн хот шиг үзэгдээд өнгөрөх хувьтай байж тээ. Одоо яа их. Жаргал амарцсан биеийн сайн. Ихчээ сонссон. Сайн байна уу? Хоо хараарай. Сайн байна уу? Чамайг носон тушааж явахыг чинь анх удаа гал үзэж байна.
Өнөө муу талигачиг аятайхан аргалаад зарж байгаа мэддэгсэн. Одоо ч бүр хэцүүдж байгаа биз дээ. За. Дэмий залчилгүй ноосоо аваа. Хөөе гараач хөөе. Энд чи бүр овоо хүн болчихж хүн хүүтэй болохоор бас ингэж засардаг юм байж тээ. Носон чинь лох байхгүй байхгүй. Айна ногоон будаг үзэгдэхгүй байх шүү. Чи ч хүнийг хөөдөж мэдэх хүн шүү. Талигаач хэлээгүй бол тэр ноосыг бүгдийг би төлөх байсан юм. Дарс өрнөл ногоон будагтай бол цэрэнг байх, шар будагтай бол дорж байх гэж үлээ. Тэгж байж л мэдсэн. Тэр чарин талигаачин зүг байсан баха. Уг нь манай эцэг мал дудгаар тэмдэг тавихыг ёр үздэггүй хүн байсан юм. Урд чинь им гэж нэг сайхан байлаа шүү дээ. Дудгаар тэмдэг тавихч мал нүдэлтэн хүнийг хийдэг ажил. Даанч вэ тэр үед шинээр хэдэн төлөг авчихсан сандарч байсан юм л да. Болохоо буруутлаасаа гэж заавал илэрдэг мод золиг шүү. Хөрх юм уу дарсрын л цагаан цайлган сэтгэлтэй хүн болохоор тэгж ярьж байгаа юм. Ганц намайг ч хэлсэн юм биш шүү аа. За миний үг одоо болдгоо. Гүч орж хүйтэн цаахгүй. За. Чичэн ярьдгаа утсан ардгаа зөрөгтөр ер нь юугаа хийх юм болж байна. Хотор хороо наадуулж байна. Амлаад ирэндээ хөө. Хотор норно гэд бичнэ боловд. Тэнд очиж чи ер нь юугаа хийх юм? Ястаа нэг эсгийн газар авгаан ах. Дээгүүр албан дэвшсэн сурагтай. Биднийг удахгүй сүнгүнтэл татах үе. Энд чи харин оол зомог ихтэй аятайхан ажил хийж байгаа юм биш үү? За юу бацаах. Ёо. Шал заваа. Амьдралаач. Эхнэр маань юрдээ идэв шүү дээ. Хотоор санаад өдрийн бодол шөнийн зүгт. Авгаач нь хизээ ирэв. Саяхан. Алив шилбүрээ. Та өчигдөр явсан өнөөдөр өнчтөө. Нар салхинд тэр явж явах шиг сайхангүй. Би явъя. Миний охин гүнгээс. Сайн байцгаана уу? Сайн байна. Дулумгай. Таныг цэрэнгийн хонио өгчгөөрэй гэж нэгдлийн дарга хэлүүлж байна лээ. Үгүй хүмүн би гэж нэг хүн байх шүү дээ. Ча. Тийм л дээ. Таны ганцаараа болохоор нэгдлээс харж үзэж байгаа юм шүү дээ. Тэгвэл би хагсын үгүй. Хүүгийн минь нэр дээр данстай мал би маллгүй яах вэ? Тэгж үнэгээ даргадаа хэлээрээ. Харин би хагас хонио цэрэнгийнд өөр аваачаад өгнө.
Хүмүн наад унаагаараа яасан ширүүн тавих гэдэг юм дээ. Алуу. Би татаатгая. Та яах нь хөлөө гიშгүүлчих нь? Болох байлгүй дээ. Би ч бас гүйтэй айлын хүүхэд ч юу. За. Юуг нь харав? Чи нэг л ядрангуй харагдаад байна. Саяхан энийгээд явж исэн хүн одоо ингэж байхгүй гэж бодхоос л. Талигач та нэг ангих гэлөө. Тийм ээ. Би тэр 10 хамт өссөн. Хачин сайн сурлагатай хүүхэд байж байна. Дээд сургуульд оруулаагүй малчин болчихоо доо. Би уг нь малчин болсонд нь баярлж байсан юм. Хийж бүтээх залуу сайхан насандаа ингэж нь гэж даанч бодсонгүй. Хайрын хөө. Хандмаа. Чи талигачд сайн байсан уу? Танах зэлээс хэлэх болж таа. Ээжээ додон мэх шивлээ. Сайн байна уу Дулумга? Сайн байна уу? Сайхан зусч байна уу хүмүн? Сайхан. Алуу. Идээ Дулумга. Би ер нь зөнөглж байгаа баха. Гөхүүл хүүхдийг нь мэдсэрвэж жаргалдаа хоос яваад ирдэг. Алуу. Яах нүвдээ? Та хоёр чихэр авч идээр. Алуу. Ялхантан ямар ч хөөрхөн байдгийм. Тэр өнөрий Та хоноо цумын өгчихгүй дээ. Ядраа шүү дээ. ажил хийхээр жаахан сатаах юм. Өөрөө хөж болдгоогаас хойш явж ил байхаас. Гар хөл хөдөлж байсан цагт зүгээс сууж чадахгүй юм да. Дарга нар хоноо өг гэдэг нь намайг дитгүүрт гарах бодолтой дгөөд. Бас ч таны зүг бахад. Та ер нь манай дээрээ айл буучих л та. Үгүй уйлдгүй сайр юм л да хөөе. Нэг их томоотой хүн болох байх гээл манай цэрэн гайхаад байгаа. Уг нь зүггүй байвал зүгээр ингэнэ. За. Цэрэн малдаа яваа юу? Тэгсээ. Манай цэрэн талигачиг өөрөөсөө боллоо гэдэл өглөөд идэх болсон. Юун тэгдэг юм те. Миний л үейлээ. Тийм байж. Цэрэн жаргал хоёр хүүтэй болоод нарна гарч. Хот хөхрөөд хөөрхөн гэдэг. Миний хүү яг л юм хүүхэд байсан да. Даанч богностой хүн байж. Эдний хүүг харахаар сэтгэл онгоогод явчих юм.
Зурдын баяр гэчил юм да. Сайн байна уу Доломгой? Сайн уу? Ямар ч халуун юмт. Гүнийг сайхан бороо ороосоо юу? Ястай доо. Энийг би учралдаа авчирсан юм. Таарах болов? Алив? Ирэх болгондоо л бэлэг өхье. Гэхдээ та тэгээд хадлан дээр ядарсангүй юу? Юундаа ядрах вэ? Цэрэн хаачаа? Хоньныхоо хойноос л явсан юмсан. Алив? Минийхөө эцэг мөхөх хүс. Цэрэнгийн ганц шүтэн одоо үсттэй. Алив? Үргэлж эрхлүүлээд л харин хүүгээ том болоод дуурайчихна гэд уухаа байсан шүү. Мамнах. Алив? Имэд Гүтэр над ирэх дуртай байгааг нь Сайн байна уу? сайн уу хүм? Аль хөөх юм байна уу? Наач юм байна. Хэдэн турсган асуулж барахт ч үг шахлаа. Яагаагүй. Эднийхээс ирсэн хэдэн төлөг тасарчгүй гээд. Ижилхэд тасдгүй мал гэж бас байдаг. Гүй яадаг зоолигнууд байдаг чинь. Гүй хүмүн болохгүй бол буцаагаад өгчихгүй да. За би ч яалаа гэжтэй ижилсэн. Доломгой миний хүү сайн гэдэг нь ийм хөөрхөн бойтыг авчирч өгөөд Ганц үгээ ямар дутаачихгүй л хөт. Байсгийгэл юм бариадгүйгээд байх. Аваа хүн шиг байснаа ингээл димээ мэрэд эхэлдэг шүү дээ. Гэхдээ хөөрхөн их хүн хүүхэд хараал тэгээ үсттэй. Хин ч гэсэн ихээс зөрсөн байж юунд ингэж идэх юм те. За яршиг та. Ялам гэдэг. Нийслэл хотын маань баруун дүүрэгт хотын барилга тэрсэн барилгачид эхэн ялгсын төвийн бүхэл бүтэн цогцлбор барилгыг барьж байгуулж байна. Энэ барилга дээр нэг бригадад, нэг хэсэгт Монгол зөвлөлтийн барилга ард түмнийхэн найрамдлын төвийг бүдэн үйлсээр туурын бүхэж байна. Тэдний нэг нь Ажис хотын нэг, зөвлөлтийн мэргэжилтэн Галина Григорьевна Хаганова
шив залуу барилгачин Цэрэн. Нийслэл хотын маань хөгжлийн алхайг хөдөлмөр бүтээлээрээ өргөжлүүлж яваа энэ хоёр барилгачин бүсгүйчүүд хүргэсэн баярын мэндчлэгийг Улсын филармоны дуучин оюунчин боцлон Баяр Монгол чуулга дууж хөгжүүлсэн Хангалын хөгжим Цэрэн гэмдэг нүг эхийн арин сэтгэл гэдэг дуугаар уламжлая. За жанчингаа. Сур илдээд л байна уу? Малын эмч сайн байна уу? Чи чин хүнтэй мэндэлж сураагүй юм аа? Чиний загсны чинь авчирлаа. Баярлалаа. Яагаад тэнд орхичихав? Дулумгаа ахгүй гээд байгаа юм. Хүн манай нийслэл болсон гэж дургуцаад байдаг юм. Харин чи мотоцикл дуртайгаар авахгүй юу? Яаж их юм бол? Мэдэхгүй л дээ. Чи ер нь эрэхтэй мотоцикл хол унтрааж байгаарай. Дулумгаа сэтгэл нь өмөрчихдөг юм. Хандма. Суман дээр дуучийн чуулгийнхан ирсэн байна лээ. Хоёулаа очих уу? За аав маань ядарч байгаа шүү. Энэ малын эмч хөө ёс өрөмгөө сүрхий дэггүй хөхт. Мэн дусч байхгүй шүү. Монгол хүн чинь хуйм хийж байхад ирчгээд ойлсгүйт элдүр зөөлөм сүү аривнгаа сайхан өрөөдөг. Тэр ч бүр байхгүй. Эрдэм ном сурсан гэдэг эцэг ихэ мартдаггүй тайдал. Зан шилэгч мартаж болохгүй юм байгаа юм да. Зан шил гэдэг чинь хүмүүжилтэй даруулгатай байхад их хэрэгтэй байдаг. Аава та юунд ингэж өглөөд байдаг юм бэ? Ах минь. Хүн хэлхээс майшгүй гэдэг юм. Залуус та нар хүний үг сонсож сурах хэрэгтэй. За чи яадаг юм блэ? Өгөхгүй гэвэл яана. Сансан санааны гарч ч юм уу та. Та яагаад вэ? Зүгээр охин минь. Би танд шил хийгээд өгөх үү? Хэрэггүй дээ. Та элдв юм бодож бие битгий зовоо. Очир тагсалдаж ирээ сэтгэлийг чинь өмөлчихвэ дээ. Дулумгаан дэмий юм бодоод. Цэрэн гиндэг очдөг юм уу гэсэн юм. Цэрэнгаан дөө? Хүүгийн гойвол өвдгөө байгаад. Харин л дээ.
та сайн угаад хөвтөхгүй юу? Цэрэнгойг та ганц өгөө өгчих байх гэж бодож байна уу? Ястай та, ястай. Өхүүгийн мэдсээр байж миний ингэж байх. Хүн дуусан дуустлаа. Би рүүгээ тэмүүлж байх юм да. Хүний мөрөөсөл болж хөгшин бие голохгүй ханьвараа татаж байх юм да. Уг нь ч тэднийх олон сайхан огттой л доо. Заат. Би л дэмий юм бодож өөрийгөө зовоогоот л. Сайн байна уу жаргалагчээ? Оо, хандмаа. Сайн байна уу? Өдөртгөө хүн хааварчаа. Эвлийн хурал суучаад буцаж явнаа. Таныг энэ сууж ахаар чинь хүрээд ирлээ. Аа. Хүү том болж байна. Сууж байгаа. Гарч байснаа бодволч аваал болж байна. Эд амраадгүй дээрээ. Өвөр дээр тогтохгүй дэгэж дээр байдал. Миний дэх хүүхэдтэй болохоороо мэднэ. Миний хүүхэдтэй болтолч. Жаргалагчээ. Өө. Би танд нэг юм хэлэх гэсэн л дээ. Дулумгай танах хүүд их сайн баха. Дулумгай миний хүүд их сайн. Ирэх болгондоо бэлэг авчирч өгнө. Сайн байдгийг штэ зайлвал. Тэр яах вэ? Дулумгай танах хүү говьл өргүүлэх болоо гэж байна лээ. Юу? Юу гэсэн үг вэ? Гэхдээ тэгснэ айлын ганц хүүг яаж гоохож их шиг. Яасан хэцүү юм болгодог хөөтэй. Дулумгайлаа танд хэлж чадахгүй хаад хөрх. Хэрв таны хүүгээ өгвөл их баярлан да. Их хүний зовлонг их хүн л ойлгохгүй бол өөр хэн ойлгох вэ? Тэгтээ ганц хүүг минь гойногч би даант сансангүй. Эцэг нь миний энэ зовлонг ойлгохгүй шүү дээ. Лэтэ хандмаа минь. Але. Ээжээ, би хизээ сургуульд орох юм бэ? Миний ах удахгүй сургуульд орно. Али миний зүнгүүг. Миний хөө. Их чин сургуульд орно. Миний хөө том болж маар унана. Хараа. Аав нь хүүдээ инээл төхөрч байна. Яасан дэ? Нойрн хүрээд байгаа юм да миний хүүгээ. Хөөй. Хөө. Миний охин. Морьч гэж морь. Эмээлч гэж эмээл байгаа вэ за? Тийм байна. Монгол хүн чинь морин дээр өсдөг юм аа. Хүүгээ том болохоор нь хурдан хөрнийг авна болно. Аваа би энэ морийг унах юм уу? Үгүй миний охин. Эзэн ихлээр унлгаа яах вэ? Аль юу миний охин. Хүй хүүхдээ алгачихлаа шүү дээ. Хүй. Аль юу? За ямар байна да? Миний хөө ачих хураа. За. Али. Хоны маань харагдахгүй байх чинь. Өвг нь мордоод ир. За.
Дүг аваад ор. Сайн байна уу Дулмгай? Сайн уу. Та цаав. Цэрийн хаачаа. Үгүй хүмүүн манай хитэн хонь дахиад тасарчиг үүсдэг. Цэрэн хониндоо явсан байх. Үгүй байхаг шүү. Явсан. Тайдэд. Алиу миний хүү эмээдээ ирдэ. Алиу. Алиу. Хөөрхөн амтш. Үргэлднүүд нь тарагдаал байх. Хүүгээ том болохоор манайхаар очоорой. Эмээ нэг төлөг зүсэлцсэн юмсан. Та явах нь уу? Оюуна! Оюуна! Дулмгайгаа мордуулаад өг. Миний хүүд чинь хэдийдээ юм шин бариуч хийчихэвэ. Хийгээгүй юм аах. Хүн өгсөн. Аа. Хэн? Дулмгай. Цэрэ. Хүчрээ. Юу гэвэ? Хойлоо нэг юм ярья. Дулмгад хүүгээ өгчихвэл яасан? Ингэх гээд байж л т. Би өөр мэдээд байсан. Байсгийгээд л бэлэг сэлт. Тэгээд хүүгээ өргүүлчих гэж гуйж байна.
Өөрөөс тэгж хэлээгүй л дээ. Эртүүд хандмаа тийм ярьсан. Би чамд хэлэх гэж чадаагүй. Олон хоног бодож дотор бачирч авлаа. Доломгой хүүг минь үнсээд л өхөрдөөд л ястаа өрөвдмөр юм аа. Ганц үгээд хижээж чадахгүй юм гэж бодоо юм болов? Яасан ч ихгүй. Битгий урлалдаа миний үг. Би их хүн болохоор доломгойг өрөвдөж. Тэр хүний сэтгэлийн зовлонг жаахан ч гэсэн нэмгэлэх юмсан л гэж санах юм. Энэ хүүхд миний л хүүхд юм бол би мэдэж байна. Чи хаач хөнөө харахгүй шөнөр. За зэрэг минь. Ухаан богино бол жаргал богино гэдгийг шүү. Эр хүсгэл байгаарай. Доломгой ганц хүүгээ бидний төлөө явж байгаад өнгөрөхөд чамшгил ингэж бачимдаагүй байх шүү. Ухаантай хүн тэгдэг. Гэхдээ ямар тэгээд хол газар өргүүлэх гэж байгаа юм штэ. Энэ хүн хажууд байж байх юм чинь өдөр болгон очиж уулзаад байсан ч болно штэ. За өргөндөө. Зэрэг хөөгээ нэг юм татахгүй ш. Специалист амчиг харна. Харна. Ай. Бүртгэл тоосог нарийн хөтлөш. Бас гэнтийн тооллого гэж би. Ай. Ахын чи барих өгс. Санаа зовлтгүй. Хэрвээ би энэ дипломтой байсан бол чам шиг ингээс үгүй. Эхнэрээ нохоогоор биш. Шинэ үйлдвэр ямаагаар эхлүүлэх байсан. Танай эхнэр нохоон гөлгөр сэтгэлээ зугаацуулж байхад модолом хөгшин хүүхэд өргөж авъя гэх юм чи харахгүй юм уу та. Хошчи. Миний эхнэр чамд ямар ч бадгүй. Чи тэгээд л байгаа юм бол тэр мөн хөгшин хүүгээ өгөлдөө. Энэ хүнд ингэхэд байна шүү. Тэднийг ч хүн тогтдоггүй айшууд. Нөхөр нүгч гсэн ганц хүн дээр тийм айлд хүүгээ өгөх гэж юу? Юу гэнэ? Бачимдсан сэтгэлээ сэргээх гэсэн чинь чивэр тавлаж явах шүү. Чи тийм сайн бол энэ малын эмчээ хийгээд явахгүй яасан юм бэ? Яасан? Харж ил байж. Болооч хөөе. Хин чин. Тэгэж зүгээр олдсон эдвш шүү. Хай. Амьдрал гэдэг чинь алга ирэм байдгийг. Хэдэн хоньны хорголдоолж насаан барах хэрэггүй. Да чи намайг харж байгаараа. Би гэдэг чинь хотод очиод гинхэд ер нь чамд сайн санаж зээлэр арих өгсөн нь буруу даа юу? Чи яасан сайхан сэтгэлтэй амтан бэ? Талигач дарсангийн мотоциклийг зүгээр авторчаад сэлбэж байгаа гэлээ. Харин өөр дургүй хөргөж. Тэгвэл чи өөрөө аваад оронд нь хүүгэн өгөхгүй юу?
Юу гинэ? Өөр нь хатуулсан идвэ. Чам шиг би шумлын хөдөө бишээ. Юу гинэ? Йоо яцгаа та нар. Араа хатуулцгаа. Чи ямар балиар юмтай бэ? Айлч чи ингэж ахтай яад гэж. Йооч. Яна зэрлэг амтсан. Ача! Аллаа! Яадаг мо Тэд харамтаа нээж алгуулах гэж байгаа харж байна уу чи? Хав тарихууч улсын хөрөнгө хамт цусланараа чи хэрэг таранда. Энэ арихуу чамайг яста нэг л дөнгөх. Чаучи. Эх хүн ингэж ганцларч явна гэдэг яасан ч хэцүү юм бидээ. Хэрвээ тэр шөнө би өөрөө эмчид явсан бол тулмуугаа ингэж өнчрөх байсан гэж юу? Тэр хүн бидний төлөө явж байгаад л амнаас алдсан. Гэтэл би ингэж уур унтаа болж явдаг. Мөн ч хүний өсгүй юм болж байна. Жаргалж бас хөөрхөө сэтгэлэн зовоод л өрөөлийн зовлон хуваалцах гэж л санснаа хэлээ байлгүй дээ. Аргаа барахтаа л тулмуугаа бид нар руу ирээ шүү дээ хөөрхөө. Даан 10 жил хүлээсэн ганц хүмүүн юм да. За. Яадаг хэрэгвэ? Хоп. Хоч. Хоч. Хоп. Ава. Миний охин дүүтэйг аваач тэр. Али. Ой. Тя. Эк. Хайр. Уро. Тя. Ой. Миний хаагаа санаа юу? Ой.
За минь хүү. Тийм ээ хаав. Дулам гайхны урд хавлаад. Дандаа тийш явчих юм. Харин тийм. Маргааш нь үйтэй. Хаашаа? Манах нүндэ манах нүндэ манах нүндэ манах нүндэ манах нүндэ манах нүндэ Хинийх нүүж байгаа юм болоо. Өглөө эртлэх хөдөлжтэй.